Жанчуу маань онцгой байдлын алба гэдэг албанд нийт 25 жил ажилласан. 1 жил биш, 2 жил биш, 3 ч биш, 4 ч биш, 5 ч биш, 10 ч биш, 20 ч биш, 25 жил гэдэг бол ер нь бол маш урт хугацаа. Миний амьдралын хувьд бол залуу хүмүүс нь бид нар бусдын л адил эгэлж ирэн зүгээр энгийн хөдөлмөрөөрөө хөдөлмөрлж яваа залуу гэр бүлээс төлөөлөл тэгээд 25 жил энэхүү албанд зүтгэхдээ амиач хайрлаагүй зүтгэсэн. Тэгээд өргөсөн хангарахтаа үнэнч байгаад үүргээ биелүүлсэн. Тэгвэл төр ямар үүрэгтэй юм бэ? Өнөөдөр төр гэдэг үүргийн хариуцлагын талаар би өнөөдөр энд асуух гэж бас ирсэн байна. Тэгээд төр яагаад өнөөдөр бүхэл бүтэн 25 жил ажилласан алба хаагчаа иргэнэ Монгол улс засгийн газар үнэлэхгүй байгаа юм бэ? Үнэлж чадахгүй байгаа юм бэ? Энэ дээр бол бүр маш харамсаж байна, маш их гайхаж байна, гомдолтой байна. Миний 25 жил ажиллахдаа нэг гэдэг одоо албан тушаалыг маш олон жил хийсэн. Нэг гэдэг маань бол альва том гал руу хамгийн түрүүнд ордог тийм эрсдэлтэй алба байдаг. Тэгээд энэ хугацаанд бол 7000 гаруй хүний амь насыг аварсан байгаа. 7000 гэдэг тоо бол маш их тоо. Энэ тооны ард маш их гэр бүл, өр хүүхэд, аав ээжүүд, маш их олон Монголын ард түмэн элэг бүтэн амьдарсан. Ийм л одоо мундаг баатарлаг хүний гэр бүл өнөөдөр энд ингээд суугаад ингээд яриа өгөөд ингээд байж байгаа нь маш их харамсалтай байна гэдгийг юуны төрөнд хэлмээр байна. Тэгээд энэ бүтэн 1 жилийн хугацаанд одоо бас мэдээж хүний алдна гэдэг бол ямар ч одоо гэр бүл, ямар ч хүний хувьд бол хамгийн хэцүү зүйл байдгийг ер нь бол надаар хэлүүлтгүй бүгд бүх хүн ойлгож л байгаах. Тэгээд би өөрөө бас эрүүл мэндийн асуудалтай. Тэгээд бүтэн 1 жилийн хугацаанд 2 удаа хаалгаанд орлоо. Ханыгаа алдсанаас хойш тэгээд бас амь насны хувьд ч гэсэндээ амьд үлдэхгүй юу гэдэг дээрээ сая 6 сардаас тулаад одоо ингээд бас эрүүл мэнд манаас харцангуй гайгүй болоод өнөөдөр бас энэ зүйлийг хийх гээд бэлдээд бүтэн 1 жил онцгой байдлын алба Монгол Улсын төр засаг гэдэг энэхүү байгууллагуудыг бас хангалттай удаан хүлээж байгаагийнхаа хувьд ингээд хоёр зүйлийг асуумаар байна. Тэгээд заастаа уучлаарай. Тэгээд өнөөдөр нөгөө ханы маань 1 жилийн аваа тэгээд бас буруу зөрүү ярихыг өгөөсөхгүй байх. Тэгээд та бүхэн манаас ойлгоод зүгээр ойлгоорой гэж хүсэж байна. Тэгээд маш их сандарч байна. Тэгээд за эхний асуудлаа яриа гэж бодож байна. Мэдээж эхний асуудал бол онцгой байдлын албаны хаагч нарын хувц хангамж хэрэгслийн талаар бол дуртахгүй бай гэд одоо чимээгүй бай гэсэн ч үнэхээр сэтгэл зүрх маань өвдөд байж чадахгүй. Үүднээс өнөөдөр бас энэ хөө зүйлүүдийг бэлдэж ирлээ. Тэгээд би сая өвчтөй байх хугацаанд бас энэ 1 жилийн хугацаанд бас айгүй олон зүйлийг судалж мэдээж явж байна л да. Тэгээд мэдээж хүний алдсан хүн харамсахын дээр харамсан. Тэгээд хувц хангамж хэрэгсэл өнөөдөр онцгой байдлын алба ямар байгаа юм бэ? Ямар түвшинд байгаа юм бэ? Олон улсын стандарт нь ямар байд юм бэ? Манай Монгол улсын стандарт ер нь ямар байх ёстой байдг юм бэ гэдгийг бас сайн мэдгүй. Тэгээд өөрийнхөө хэмжээнд л чадхаараа судалж Япон улсын хувц хангамж хэрэгсэл ямар байдгийг өөрийн биеэр бас явж үзэж барьж үзлээ. Солонгосынх ямар байдгийг видео калаар харлаа. Хятад улс руу бас өөрөө хаалганд ороод явж байхдаа 2-3 газрын бас Хятад улсын Хөх хотын яг онцгой байдлын албаны ажилчдын хувцас хэрэгслийг өөрийн биеэр орж танилцсан. Тэгээд Европын албаны улсын яг одоо
манай Монгол улсын стандарт ямар байдгийг бол би сайн мэдэхгүй байна. Гэхдээ ер нь бол манай Монголын бодит малгай хэрэгсэл бол ер нь нэг ийм л үүдэг. Энэ хувцас өнөөдөр хүний амнаас аврах уу? Тэ? Ийм малгай аврагч хүний одоо тэргүүнийг хамгаалж чадах уу гэдэг дээр бас та нар хараад ер нь бол ялгааг нь харж л байгаа. Хэдэн градус шатдгийн, хэдэн градус төсвөртэй байх ёстой гэдгийг ч гэдэг юм уу те, тэр зэргийн юмнууд бас стандарт байдаг бах. Тэгээд манай Монгол улс бол альва юмныхаа хөгжлийн хойноос нь яваад байгаа юм биш шүү гэдгийг бас хэлмээр санагдаад байна бүр. Хөгжил юмныхаа араас хойноос яваад байна. Тэгээд арт түмэнг аврагч авардаг шүү дээ, тийм ээ. Арт түмэнг аврагч нар авардаг. Тэгвэл аврагчийг хэн амардаг юм бэ? Аврагч хүнийг зүгээр л ерөөсө хувцас сангамж хэрэгслэл хамгаалах хамгийн одоо амь насанд нь хамгийн нэгдүгээрт байх ёстой одоо зүйл бол мэдээж аврагч хүний хувцас сангамж хэрэгсэл байдаг. Өнөөдөр зүгээр хар ухаанаар л ингээд тайлбарлаад ойлгоход эцэгтэй нар Тиковлоос л халуун тэр нэг паднуусыг авах гэж хідэн давхар бэлэн өмсдөг үлээ дээ. Тэгэхэд тэр улаан 300 400 градусын гал руу аврагч хүн ямар хувцас сангамж хэрэгсэлтэй ордгийм бэ? Ямар стандарт байдığım бэ? Одоо бол яг онцгой байдлын хувцас хангамж хэрэгсэл сайжирсан л байлээ. Саяхан тавьсан байлээ. Гэхдээ өмнө нь яагаад тавьж болоогүй юм бэ? Өмнө нь яагаад нэргсэн хань энэ хөгжлийнхаа араас ингэж хойно ингэж алхаад байгаа юм бэ гэдэг дээр бол бүр үгээ хэлмээр санагдаж байна. Тэгээд аврагч хүн, галснөөгч хүн бол хоёрхан л үндсэн эрх үүрэгтэй байдаг. Нэг нь бол цалин хангамж, нэг нь бол хаал хүнсэн дээр одоо өөрийнхөө эрхийг хамгаалж дуурах үүрэгтэй байдаг. Тэгвэл эдгээр хүмүүсийн эрхийг одоо хамгаалдаг байгууллага, дуурдаг хүн гэж үнэхээр Монгол улсад байхгүй юм байна. Өнөөдөр би яг энийг 25 жил одоо ханыхаа эхнэр байгаад хамтдаа ингээд зовлон жаргалыг туулаад явж байгаа хүний хувьд яг өөрийнхөө гашуун туршлага дээр бодит одоо жишээн дээр хэлмээр санагдаад байна. Цэрэг хүний аврагч одоо галснөөгч хүмүүсийн өдөр тутмын хувцас те чагсаал хувцас өдрийн хувцас гэж байдаг. Тэрийг ингээд жилд ч юм уу 2 жилд нэг нормоор тавьж болоод байдığım бижиж яагаад аврагч хүний амь насыг хамгаалсан тэр хувцсыг тавихгүй ингэж удаад байдığım бэ? Сүүлийн хэдэн жилд тавьсан бэ гэдгийг би бас онцгой байдлын ерхий газраас асуумаар байна. Саяхан бол шинээр Оросын албаны улсаас тавьсан гэдгийг бол би мэдсэн. Тэгээд яагаад өмнө нь энэ алдаануудыг ингэж гаргаж байгаагүй юм бэ? Дарга нарын зүгээр нүдний үзмжний тэр хувцсыг жилд 2 удаа ч юм уу те солиод болоод байдığım биж эдгээр хүмүүс чинь бас хүн шүү дээ. Бусдын л адил хүн гал руу орж байгаа хүмүүс шүү дээ. Хамгийн мундаг, хамгийн хүчрэхэг, хамгийн чимээгүй байдаг бүхий л юмд явдаг. Яагаад эдгээр хүмүүсийн амь нас те эрүүл мэндийг хамгийн түрүүнд хамгаалах ёстой тэр хувцас хэрэглэлийг хамгийн сайнаар нь олон улсын стандартаар нь болгоод өгч болдгүй юм бэ? Холбоо станц яагаад одоо хүртэл онцгой байдлын албанд байхгүй байгаа юм бэ? Өнөөдөр миний ань холбоо станц байсан бол магадгүй амьд байхч байсан юм билүү? Бид нар бас тэрийг мэдэхгүй байна. Холбоо станц гэдэг зүйл ер нь бол Японых бол бүр Япон улсынх бол бүр хөгжсөн юм байлээ. Одоо энэ малгай станцаа өмслөө гэхэд шууд дулаан ялгаруулагч ингээд шилээ буулгахад л хүн хаана байгаа нь одоо харагддаг байх чинь дулаан ялгаруулагчтай ч байх жишээ. Малгаан дотроо шууд холбоо станцтай байх. Тэгэхэд манайхан яаж ийн хав харахын утаан донд хамгийн ойрхон байх төмөр одоо төмөр чимээ гаргах юу вэ? Тэрийгэ нүдэж ам аврагдах ч юм уу. Хоорондоо тэгжил харьцаж байгаа шүү дээ. Манай галсан өгчнөр бол тийм л эрх ашиг нь ер нь бол зөрчигдөж байгаа. За тэгээд би одоо энэ ажилчдын энэ одоо яг энэ бол яг өмсдөг л нөгөө хувцсан л та. Тэгэл энийг оёол өмсөн штэ. Тэгэл би энэ хувцсыг бол маш олон жил ер нь бол ойсон. Салтаа нь бол байнга урагддаг. Энэ бол яг тухай. Энэ одоо миний өнөөдрийн энэ авчирсан баримтууд маань ер нь бол юу шүү. Яг тухайн өдрийн гал дээр байсан хувцас хэрэглэл огтоосоо биш шүү. Тэр хувцас хэрэгсэл бол угаасаа байхгүй болсон гэдгийг бол
ойлгомжтой хэлүүлдэггүй мэдцгээж байгаа бах тийм ээ. Энэ бол яг миний аны хуучин хувцс нь гэрт маань байсан. Тэгээд яг телевиз сэтгүүлч нар ирэхээр хачин сайхан хувцас өмсөл хачин сайхнараа л байдаг бах. Яг бодит байдал бол ерөөсөө л ийм байдаг. Бодит байдал. За энэхүү хувцас маань бол би энэ хувцсыг яг шинийг нь олж ирэх гээд яг одоо энэ өнөөдрийн энэ өмнөх жилийн 2024 оны онцгой байдлын албан хаагч нар өмсөжсэн хэрэгжилж байсан хувцас хэрэглэлийг ер нь бол материал тий өнгө загвар бүх юмар нь судалж үзсэн л тий. Тэгээд одоо захын л нөгөө хүмүүс маань сайтаас захиалж авч болохоор тийм хэмжээний л ер нь бол хувцас хэрэгсэл байгаа. Тэгэд энэ хоёр малгайны одоо чанар юмыг бол одоо ингээ харуултгүй угаасаа мэдцгээж байгаа байлгүй дээ та нар тийм ээ. Ийм л өрөвдөлтөй юм өмсөж ард түмэн улс их орныхон төлөө авраа хамгаалах гэж явж байгаа зүгээр л энгийн бааtruуд ийм л чимээгүй байдаг. Ирэх ашиг нь ингэж л зөрчигдчихэдэг. Яагаад энэ урд өмнө нь стандартын дагуу байгаагүй юм. Би ажил явдал дээр ч гэсэндээ манай гэрт нөгөө тодорхой хүмүүс ирэхэд нь хэлж исэн. Аливаа гамшиг осол улс их орны хөгжлийг одоо асууж цензур тавьж ирдгүү маа. Хизээч Монгол улсын ядуу буруу орон юм чинь эднийд нэг иймэрхүү хэмжээний гамшиг өгч ич гэдэг юм уу. Хизээч тийм зүйл байхгүй. Тэр одоо ерөөсөө энэ байшин барилга бүх юм маш их хэмжээний одоо хорт байцаараа улам л юм хөгжихийн ирээр бүх юм одоо гал гарах эрсдэл нь маш өндөр улам хортоогоор өмнөх байсан шигээ биш ингэж одоо тийм нөхцөл байдал үүсэж байгаа. Тэрнийхээ хэмжээгээр одоо тэрнтэйгээ дүүцүүлж тэрнийхээ одоо хөгжилт л одоо дүүцэж стандартын дагуу хувцас хэрэглээг яг цаг үе алдахгүй зөвхөн одоо энэ яг авраа хамгаалдаг тийм энэ гал ус үерлөө ордог энэ тэдгээр хүмүүсийн ядаж хувцас хангамж хэрэглэслийг ингээд хангалттай сайн тавиад өгөөч. Бид нар эдгээр хүмүүс чи энэ хувцсандаа л найдаж орж байгаа шүү дээ. Ер нь 25 жил миний хань гал унтрааж одоо тий туршлагатай тийм мундаг хүн өнөөдөр амьдсан байна гэдэг чинь Монгол улсын онцгой байдлын албаны хувьц хангамж хэрэгсэл ямар хэмжээнд явж байгаа нь бол маш том сануулга гэдгийг би бас хэлмээр байна. Хэр баргийн гал хэр баргийн юм руу бас миний хань тиймч одоо юмд ороод тийм амьдсчихээр бас тийм дайны хүн биш. Ер нь бол миний хань маш олон шавнартай маш олон аврагч нарыг бэлтгэж сургаж идэг. Тэгээд өнөөдөр ерөөсөө л гар нүцгэн шахвал орж байгаа байхгүй юу? Гар нүцгэн шахав ингэж энэ малгай зүгээр л нэг пүнкер шатахад л ийм болсон малгай гэдэл бодоод үз та нар. Тэгэхэд 400 градус төсвөртэй гэд мэдээлэл хийгээд байгаа. Зүгээр хар ухаанаар тэгээд манай Монголын хувцсыг бол яг Монголын хувцс гэж ер нь одоо энэхүү хувцс ч юм уу те ямар нэгэн хувцс хичнээн градуст яаж шатдаг ямар юунд төсвөртэй байдаг тэрийг аваад өгч та яг сайн хувцсан ч юм уу те за яг сайн ч гэж мэдэхгүй байна. Энэ бол Европын албаны улсын гас нөхч нарын хувцс л да яг хэрэгэлдэг. Энэхүү хоёр хувцсны ялгаа шинжлэх тийм лаборатори байдаггүй. Байхгүй. Тэгээ аргачгүй тэгээд нүдээр харахад л угаасаа илт дайны л харагдаж байгаа. Тэгээд энэ одоо би энэ хувцас хангамж хэрэгсэл дээр альва нэгэн байгууллагын ч юм уу те онцгой байдлын ч юм уу ер нь мууг үзэх гээд байгаа юм биш ээ. Ерөөсөө октоосоо мууг үзэх гээд байгаа юм биш. Нэгдүгээр, хоёрдугаар ханыхаа амь насыг бас нэхэд байгаа юм биш ээ. Зүгээр яагаад стандартын дагуу яг энэ хүмүүсийнхаа эрүүл мэндийн одоо хамгаалах тэр эрх ашигыг хамгийн түрүүнд нэгдүгээр тавьж болтгүй юм бэ л гэдэг дээр дуурж байгаа юм шүү. Тэгээ та бүхэн манаас зөвөр ойлгоно. За хоёрдугаар асуудал маань гэвэл хоёрдугаар асуудал
төрийн өмнөөс одоо амнасаа алдсан юм биш. Энэ хүмүүс чинь тангараг өргөсөн хүмүүс тийм ээ. Тангараг өргөсөн. Ер нь Монгол улсын Баатар цол гэж би бол ханыга Баатар гэж хэлмээр байна өнөөдөр. Угаасаа Баатар хүн мөн нас орсон хүнд Баатар цолыг нөхөн олгодгоо тийм Монгол улсад хуультай байд юм шиг үлээ. Би нэг хэд хэдэн хүмүүсээс бас асуусан. Тэгээд энэхүү шагнал маань яг ямар хэмжээнд байж ямар хүнд олгогддгийм бэ гэдгийг би асуумаар байна. 7000 за боли 5000 хүний амь нас гэдэг бол та бүхэн маань ч гэсэндээ өнөөдөр мэдж байгаа. Ямар их тоо вэ гэдгийг. Ийм мундаг хүн өнөөдөр өнгөрчөөд байна шүү дээ. Монгол улс инх тайван орон. Дайнгуу байлдаангуу. Дайн байлдаангуу. Тэгэхэд ерөөсөө яг баатарлагаар эх орныхон төлөө одоо ингэж өнгөрч байгаа аль багш нарыг үл зөвхөн онцгой байдлын аль багш нар цэрэг цагдаагийнхан л байгаа. Эдгээр хүмүүстэй энэхүү цолын одоо тийм өнгөрсөн ч гэсэндээ өр хөвгтөд нь олгож болдгоо мó. Хичнээн одоо хэн нэгний хувьд төмөрч хэлээ. Гэр бүлийнх нь хувьд миний хувьд хүүхдүүдийн маань хувьд амь насны үндсэндээ тэнцгээр тийм зүйлээ. Тэрийг нь өгчөж болдгоо мó гэж асуумаар байна. Ганцхан одоо миний ар гэрт тохиолдод байгаа зүйл бол биш. Одоо маш олон мундаг аль багш нар бас өнгөрсөн. Тэдгээр хүмүүсийн бас өмнөөс хэлчмээр санагдаад энэ хүү зүйлийг хэлж байгаа шүү. Тэгээд гавьяа шагнал авах болохоор бол мундаг дарга нар нь аваад байдсан шүү дээ. Гал ус руу орохоор бол эдгээр хүмүүс ч ороод байдсан шүү дээ. Ороод 4-5 мянгаар хүний амь насыг авраад болоод байна шүү дээ. Тэгсэн хэрнээ эднэрийн энэ гавьяа шагналын тэр дарга нар нь аваад болоод байна шүү дээ. Тэгвэл хариуцлагын тал дээр ярья гэж бодъё. Хариуцлага одоо хүний амь нас өргөдчихлээ те. Бүхэл бүтэн хүний амь хариуцлага тооцох гэхээр тэр нөгөө шагнал аваад идэг дарганууд байд юм уу? Байхгүй шүү дээ. Тэгээ энийг бас хэлхэн зүйтэй хаа энэ үнэхээр бас хөндөг өстой сэдвэнийг бас мөнөөсөө мөн ар гэр нь бас тэрийг хардсан шүү, хүлээдэн шүү гэж бас дамжуулж хэлмээр байна. Тэгээ 3 дугаар асуудал маань бол Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан миний хань өнгөрсөн тэгээ хууль ёсныхаа дагуу одоо олгогдох тэтгэвэр тэтгэмжийг бол бүгдийг хууль ёсны дагуу олгосон. Миний гэр бүл. Гэхдээ Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан та бүхэн мэдчихэл байгаах Дүнжин гарын одоо нөгөө гал дээр өнгөрсөн 3 аль багч гэлт тийм ээ. Тэгээд тэдгээр хүмүүсийн одоо ахуйн асуудал дээр Монгол улсын ерөнхийлөгч буцалтгүй тусламж үзүүлсэн. Тэгээд миний одоо гэр бүлийн хүнд миний өөр хүүхдүүдэд яагаад юм шудраг бус хандаад байгаа юм бэ? Тэ энэ хүн чинь одоо би одоо бүтэн жил одоо болохоосоо болохгүйг хүртлээ ингээд өвчтөй байхдаа хаалгаанд орчвол маш олон дарга нарын хаалгыг сахилаа хилээлээ. Тэгээд арга мухардаад өнөөдөр хамгийн одоо надад ингээ өнөөдөр энд ингээ суугаад ийм юм ярихаас өөр сонголт үлдсэнгүү. Тэгээд би одоо Монгол улсын ерөнхийлөгч зэвсэгт хүчний дарга ерөнхийлөгчтэй хандаж одоо хэлмээр байна. Хуулийнхаа хүрээнд шийдэж болдгоо мó энэ асуудлыг. Хуулийнхаа хүрээнд биш юмаа гэхэд энэрэнгүй хүн чанар гаргаад энэ албаа хаагчийн ажилласан жилийн үнэлээд адилхан яг шудраг хандаж яага болохгүй байгаа юм бэ? Ажилласан жилийн үнэлтгүү маа гэхэд 5-5 хүүхэд үлдчихэд тахад яагаад өнөөдөр төр үүргээ биелүүлж чадахгүй ингэж шудраг бус хандаад байгаа юм бэ гэдгийг би асуумаар байна. Монгол улсын ерөнхийлөгч болон төрийн 3 өндөрлөгөөс асуумаар байна. Өнөөдөр миний хань заавал олонний анхааралд өнгөрөх ёстой байсан юм уу, тийм ээ? Олонний анхааралд хэрвээ өнгөрсөн бол миний хүүхдүүд тэрхүү тэр хуульд тэрхүү тусламжид хамрагдаж чадах байсан болов уу гэж би өнөөдөр бодож байна. Асуумаар санагдаад байна. Тэгээд үнэхээр нэг жил гэдэг бол миний
амьдралд бол маш урт хугацаа байлаа. Сая энэ өнгөрсөн 1 жил бол маш их зүйлийг туулж, маш их юмыг одоо миний гэр бүл, миний хүүхдүүд үзэж туулсан. Тэгээд 1 жил одоо маш удаан хүлээцтэйгээр хүлээлээ. Тэгээд тэдгээр аль багш нарт олгосон тэрхүү зүйлээ бас миний ар гэрт, миний өөр хүүхдүүдэд яагаад өнөөдөр олгож болохгүй хууль яриад байгаа юм бэ? Хуулийн дээрээ ярих юм бол өмнө нь ч гэсэндээ бас тэдгээр аль багш нар өнгөрөхөд адилхан л хууль байхгүй байхад тэдгээр зүйл олгогдоод болсон юм чинь одоо яагаад энэ нэг аль багчийг ингэж гадуурхаж байгаа юм уу? Одоо яг би Зургаан сарын 1-нд ерөнхийлөгч хуулиа өргөн бариад 1 сарын 1-ээс хууль маань хэрэгжээд эхэлсэн байгаа юм билээ. Тэгээд манай хүн бол манай нөхөр миний ань 4 сарын 8-нд өнгөрсөн учраас хуульд хамрагдах боломжгүй гэдэг ийм нөхцөл байдал үүссэн байгаа. Дүнжин гарын гал дээр өнгөрсөн 3 аль багчд бол нөгөө 3 өрөө байрыг нь бол олгосон. 18 нас хүртэл нь хүүхдүүдийг аавынхын цалин тэтгэмжийг олгоно гэдэг хууль тэр бол хэрэгжихгүй юм байлээ. Яагаад гэхээр тухайн хүүхд тэжээгч алдсны тэтгэмж авч байгаа учраас тийм юм байхгүй гэдэг тийм зүйл сонссон байгаа. Ямар тэтгэмж тусламж авсан бэ гэдэг 10 жилдээ тэмцэх цалин, амь насны даатгал гэсэн 2 зүйлийг бол улсын яг нэг хуулийнхаа дагуу авсан байгаа. Тэгээд мэдээж одоо нөгөө тэжээгч алдсны тэтгэмж гэж аван шүү дээ. Тэгээ хүүхдүүд маань 5 хүүхд маань тэрийг аваа явж байгаа гэсэн үг. Мэдсэн үү? Би энэ талигачийн яг том дүүнэ байгаа. За тухайн үед бол яг одоо яг ажлын хөдөл болоод ингэ байж хахад бол бүх шатны тэр дарга нар нь яг манад ирсэн байхгүй. Тэгээд ирээд одоо тухайд бол манай бэрэгч бол ямар ч тийм хүнтэй ярих юугүй байхад за бид нар ерөөсөө тэр тэтгэмжийг нь шийднэ. Энэ 5 хүүхдэд нь гэр орон сууцыг бол асуудалгүй бэлтжинэ. Та нар бол ерөөсөө бити санаа зов олон нийтийн ярилцсан бити ярилцлага өгөөрэй. Ерөөсөө одоо аавыгаач бодсон ерөнхийдөө бол их хөдөлгөөх ухаантай байх шүү. Нэгэнд ажиллаа хийж байгаа тийм бай болсон юм чи ингэж хэлжсэн байхгүй. Тэгчээд одоо болохоро тийм ч болохгүй, ийм ч болохгүй, тийм ч хууль, ийм ч хууль гээл бидрийг ямар сайн ингэ гуулгачин зайлуулаа ингэ суулгаж байгаа. Тэгэхээр энийг бол тэр тухайн үед нь тэр ярьжсэн тэр дарга нар нь одоо үзэж байгаа бол тэр юмыг найлуулахад хурдны шийдээд өгчүүл. Би бол нэрийг мэдэхгүй шүү дээ. Тэр чинь зөндөө олон дарга нар ирсэн. Бүгдөө л адилхан бүгдөө надад хийж ярьсан. Тэгэхээр одоо гол нь юу байхгүй хариуцлага нэх нь гэх юм бол онцгой байдлын алба. Төр бүгдгөөс нэх хэрэгтэй байхгүй. Ягаад одоо зөвхөн одоо зүгээр явж байгаа биш ажил үүргээ гүйцэтгэж явж байгаад ийм юм болсон тохиолдолд төр энийг харж үзээд ажил үүргээ гүйцэтгэж явж исэн юм чинь хэдэн хүүхдийг нь харж үзэх л хэрэгтэй байхгүй. Түүнээс биш зүгээр явж исэн бол бид нар бол ингэж балан юм шиг суухгүй шүү дээ. Аль болох чимээгүй бай. За ямар ч тухайн үед бол өчнөө сайтууд залгаж л байсан. Залгаал телевизүүд ярьцлага аваад тэгчигээл тэгчлэхээр бид нар заа яахын хоорондоо чимээгүй л бай хэдүүлээ. Нэгэнт ажиллаа хийж явж байгаа гэсэн юм чи түр харж үзнэ гэсэн гэл би чи бэрэгж байгаа тайлбарлуулаад хүүхдүүдийн тайлбарлуул хэдүүлээ хүн амтнд ерөөсөө бити юмэрээ түр өөрөөсөө харж байгаа гэсэн гэл тийм ойлголттой байсан хоёр дүүдээж би тгий загсан ямар ч юмд бити ярьцлага өгөөрэй хэдүүлээ уус өөрөө харж байгаа гэсэн тэрийг ийм болно гэсэн одоо тэгэн утаа нэг дүүрэг мүргээс ч мөнгө батлах чинь тэр нь төсөв өрөхгүй юм шиг инээд тийм ярьж байгаа. Улсын иргэн улсын онцгой байдлын албан хаагч үүргээ гүйцэтгэж яваад өнгөрөхөд дүүргийн санхүүжилтээр шийдэж байгаа. Тэгсэн чинь энэ нь ингээ болохгүй байна. Ийм хурал хүлээж ийн, тийм хурал хүлээж ийн жил болж байгаа. Тэгээ одоо жил болоод одоо магадгүй хэд хоноод яах ч юм бэ мэдэхгүй шүү дээ. Хандсан газруудгүй л
Чингэлтэй дүүргийн засаг дарагт хандсан байгаа. Тэгээд Монгол Улсын ерөнхийлөгч хөрөлсөгт бас хандсан байгаа. Сая 3 сарын 18-нд өргөдлөө өгсөн. Монгол Улсын шадар сайд сайхан буян ингээ амар сайхантаас хүсэлтээ өгсөн байгаа. Тэгээ одоо хүсэлтийнхаа хариуг хүлээж байгаа. Ер нь бол дүүргийн Чингэлтэй дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн урлагийн дараа Мөнх бат гэдэг хүнд өргөдлөө өгөөд өргөдлийнхаа хариуг шийдвэрлэх боломжгүй гэдэг хариуг бол хүлээн авсан. Миний хадам аав өөрөө онцгой байдлын албанд байсан хүн. Миний хань бас онцгой байдлын албанд. Ингээ миний хүү бас энэ албанд ингээ мөр зүтгээд 3 үеэрээ ингээ зүтгээд эх орныхон төлөө тангараа өргөд явж байгаа юм гэр бүл байгаа манайх. Тэгээд би онцгой байдлын хаагч хүний бэр байж үтсэн. Эхнэр байж үтсэн. Одоо ээж байж үтсэж. Тэгэхээр би үгээ хэлэх одоо тэ ахуй нийгэм хангамж эрх ашиг эрүүл мэнд гэдэг бүхий л тал дээр ер нь бол үгээ хэлэх бүрэн хэрэгтэй. Бүрэн хангалттай амьдралын надад бүх одоо нөгөө түүх байгаа учраас өнөөдөр энэ хүү зүйл дээр бас ингэ дуурч байгаа юм шүү гэдгийг хэлмээр байна. Хавар тохиолдох боломж гэж би ер нь өөрийгөө үзэж байгаа. Тэгээд Монгол Улсын ерөнхийлөгч хөрөлсөгт бас өнөөдөр үгээ дамжуулж хэлмээр байна. Тэгээд би өнөөдөр Батгай өвгтэй ганц цэг ингээд танаас одоо ингээд зөв одоо шийдвэр гаргаасаа гэж таныг ингээд хүлээгээд ингээд маргаашнаас эхлээд ингээд гэр бүлэрээ ингээд ямар ч байсан суултын хэмжээнд хүлээх болно гэдгийг дамжуулж хэлмээр байна. Тэгээд таныг бас энэрэнгүй сэтгэл гаргаж шийдвэр гаргах бахаа л гэж итгэж хүлээж байна. Өнөөдөр бас миний хүүхдүүд аваараа бахархаад ханыхаа хөшөөг бас нэг цээж баримлыг босгосон бас та бүхэн маань мэдэж байгаах тий. Яг нэг ойн дээр нь хандаа зориулж босгож өгсөн. Тэгээд тэр олон хүний амнасыг аварсан тийм мундаг одоо баатар хүнийг бас Монголын ард түмэн мэдээсээ тий. Тэр магадгүй өнөөдөр ам аврагдсан хүмүүс маань ч гэсэндээ намайг үзээ сууж явахыг өгөөсөхгүй 3000 4 5 гэдэг тав. Яг хоо сүүлийн 10 жил 10 дугаар ангид манай нөхөр нөгөө өмнө нь 14-т 10 жил ажилласан. Тэгээд үлдсэн жил нь бол 10 дугаар ангид ажилласан. Тэгээд аврах гал унтрах 10 дугаар ангид ажилласан зүгээр яг сүүлийн 10 жилийн статистик тоогоор л 3800 хүн гэдэг тоо гаргацсан байгаа. Тэгэхээр өмнөх 10 жилд бас нэг гэдэг албыг хашаад явж исэн гэхээр бас тэн дээр бас тэр ам аврагцсан хүний тоо бас гарах бах. Тэр нөгөө олон жилийн өмнө тэр нөгөө оргил сувлыг шатахад бас нэлээд олон хүний амнаас аваад онцгойсон өгч гэдэг юу маш залуудаа авч ирсэн тийм мундаг баатар. Энэ бол яг миний аны хуучин хувцсан гэрт маань байсан. Тэгээд яг телевиз сэтгүүлч нар ирэхээр хачин сайхан хувцсан өмсөл хачин сайхнараа л байдаг бах. Яг бодит байдал бол ерөөсөө л ийм байдаг. Бодит байдал. За энэхүү хувцсан маань бол би энэ хувцсыг яг шинийг нь олж ирэх гээд яг одоо энэ өнөөдрийн энэ өмнөх жилийн 2024 оны онцгой байдлын албаагч нар өмсөж ирсэн хэрэгжилж ирсэн хувцас хэрэглэлийг ер нь бол материал тий өнгө загвар бүх юмар нь судалж үзсэн л тий. Тэгээд одоо захын л нөгөө хүмүүс маань сайтаас захиалж авч болохоор тийм хэмжээний л ер нь бол хувцас хэрэгсэл байгаа. Тэгээд энэ хоёр малгайны одоо чанар юмыг бол одоо ингээ харуултгүй угаасаа мэдцгээж байгаа байлгүй тий та нар тийм ээ. Ийм л өрөвдөлтөй юм өмсөж ард түмэн улс эх орныхон төлөө авраа хамгаалах гэж явж байгаа зүгээр л энгийн бааtruуд ийм л чимээгүй байдаг. Эрх ашиг нь ингэж л зөрчигдчихэдэг. Яагаад энэ урд өмнө нь стандартын дагуу байгаагүй юм? Би ажил явдал дээр ч гэсэндээ манай гэрт нөгөө тодорхой хүмүүс эрэхт нь хэлж ийсэн. Аливаа гамшиг осол
улс их орны хөгжлийг одоо асууж цензур тавьж ирдгүү маа. Хизээч Монгол улс ядуу буруу орон юм чинь эднийд нэг иймэрхүү хэмжээний гамшиг өгч ич гэдэг юм уу. Хизээч тийм зүйл байхгүй. Тэр одоо ерөөсөө энэ байшин барилга бүх юм маш их хэмжээний одоо хорт байцаараа улам л юм хөгжихийн ирээр бүх юм одоо гал гарах эрсдэл нь маш өндөр улам хортоогоор өмнөх байсан шигээ биш ингэж одоо тийм нөхцөл байдал үүсэж байгаа. Тэрнийхээ хэмжээгээр одоо тэрнтэйгээ дүүцүүлж тэрнийхээ одоо хөгжилт л одоо дүүцэж стандартын дагуу хувцс хэрэглээг яг цаг үе алдахгүй зөвхөн одоо энэ яг авраа хамгаалдаг тийм энэ гал ус үерлүү ордог энэ тэдгэр хүмүүсийнхээ ядаж хувцс хангамж хэрэглэслийг ингээд хангалттай сайн тавиад өгөөч. Бид нар эдгээр хүмүүс чи энэ хувцсандаа л найдаж орж байгаа шүү дээ. Ер нь 25 жил миний хань гал унтрааж одоо тий туршлагатай тийм мундаг хүн өнөөдөр амьдсан байна гэдэг чинь Монгол улсын онцгой байдлын албаны хувьц хангамж хэрэгсэл ямар хэмжээнд явж байгаа нь бол маш том сануулга гэдгийг би бас хэлмээр байна. Хэр баргийн гал хэр баргийн юм руу бас миний хань тиймч одоо юмд ороод тийм амьдсчээр бас тийм дайны хүн биш. Ер нь бол миний хань тэгээ маш олон шавнартай маш олон аврагч нарыг бэлтгэж сургаж идэг. Тэгээд өнөөдөр ерөөсөө л гар нүцгэн шахвал орж байгаа байхгүй юу? Гар нүцгэн шахав ингэж энэ малгай зүгээр л нэг пүнкер шатахад л ийм болсон малгай гэдэл бодоод үз та нар. Тэгэхэд 400 градус төсвөртэй гээд мэдээлэл хийгээд байгаа. Зүгээр хар ухаанаар тэгээд манай Монголын хувцсыг бол яг Монголын хувцс гэж ер нь одоо энэхүү хувцс ч юм уу те ямар нэгэн хувцс хичнээн градуст яаж шатдаг ямар юунд төсвөртэй байдаг тэрийг аваад өгч та яг сайн хувцсан ч юм уу те за яг сайн ч гэж мэдэхгүй байна. Энэ бол Европын албаны улсын гаснөгч нарын хувцс л та яг хэрэгэлдэг. Энэхүү хоёр хувцсны ялгаа шинжлэх тийм лаборатори байдаггүй. Байхгүй. Тэгээ аргачгүй тэгээд нүдээр харахад л угаасаа илт дайны л харагдаж байгаа. Тэгээд энэ одоо би энэ хувцс хангамж хэрэгсэл дээр альва нэгэн байгууллагын ч юм уу те онцгой байдлын ч юм уу ер нь мууг үзэх гээд байгаа юм биш ээ. Ерөөсөө октоосоо мууг үзэх гээд байгаа юм биш. Нэгдүгээр, хоёрдугаар ханыхаа амь насыг бас нэхэд байгаа юм биш ээ. Зүгээр яагаад стандартын дагуу яг энэ хүмүүсийнхаа эрүүл мэндийн одоо хамгаалах тэр эрх ашигыг хамгийн түрүүнд нэгдүгээр тавьж болтгүй юм бэ л гэдэг дээр дугарж байгаа юм шүү. Тэгээ та бүхэн манаас зүгээр ойлгоно. Өөрийн өмнөөс одоо амь насаа алдсан юм биш. Энэ хүмүүс чинь тангараг өргөсөн хүмүүс тийм ээ. Тангараг өргөсөн. Ер нь Монгол улсын Баатар цол гэж би бол ханыгаа Баатар гэж хэлмээр байна өнөөдөр. Угаасаа Баатар хүн мөн нас орсон хүнд Баатар цолыг нөхөн олгодгоо тийм Монгол улсад хуультай байд юм шиг үлээ. Би нэг хэд хэдэн хүмүүсээс бас асуусан. Тэгээд энэхүү шагнал маань яг ямар хэмжээнд байж ямар хүнд олгогддгийм бэ гэдгийг би асуумаар байна. 7000 за боли 5000 хүний амь нас гэдэг бол та бүхэн маань ч гэсэндээ өнөөдөр мэдж байгаа. Ямар их тоо вэ гэдгийг. Ийм мундаг хүн өнөөдөр өнгөрчөөд байна шүү дээ. Монгол улс инх тайван орон. Дайнгүй, байлдаангүй. Дайн байлдаангүй. Тэгэхэд ерөөсөө яг баатарлагаар эх орныхон төлөө одоо ингэж өнгөрч байгаа аль багш нарыг үл зөвхөн онцгой байдлын аль багш нар цэрэг цагдаагийнхан л байгаа. Эдгээр хүмүүстэй энэхүү цолын одоо тийм өнгөрсөн ч гэсэндээ өр хөвгтөд нь олгож болдгоо мó. Хичнээн одоо хэн нэгний хувьд төмөрч хэлээ. Гэр бүлийнх нь хувьд миний хувьд хүүхдүүдийн маань хувьд амь насны үндсэндээ тэнцгээр тийм зүйлээ. Тэрийг нь өгчөж болдгоо мó гэж асуумаар байна. Ганцхан одоо миний ар гэрт тохиолдод байгаа зүйл бол биш. Одоо маш олон мундаг аль багш нар бас өнгөрсөн. Тэдгээр хүмүүсийн бас өмнөөс хэлчмээр санагдаад энэ хүү зүйлийг хэлж байгаа шүү. Тэгээд гавьяа шагнал авах болохоор л мундаг дарга нар нь аваад байдсан шүү дээ.
Гал ус руу орохоор бол эдгээр хүмүүс ч ороод байдаг шүү дээ. Ороод 4-5 мянгаараа хүний амь насыг авраад болоод байна шүү дээ. Тэгсэн хэрнээ эднэрийн энэ гавьяа шагналын тэр дарга нар нь аваад болоод байна шүү дээ. Тэгвэл эргүүлээ хариуцлагын тал дээр ярья гэж бодъё. Хариуцлага одоо хүний амьнаас үргэлжчлээ те. Бүхэл бүтэн хүний амь. Хариуцлага тооцох гэхээр тэр нөгөө шагнал аваад идэг дарга нар байд юм уу? Байхгүй шүү дээ. Тэгээ энийг бас хэлхэн зүйтэй хаа энэ үнэхээр бас хөндөг ёстой сэдвэнийг бас мөнөөсөө мөн ар гэр нь бас тэрийг хардсан шүү, хүлээдэн шүү гэж бас дамжуулж хэлмээр байна. Тэгээ 3 дугаар асуудал маань бол Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан миний хань өнгөрсөн хууль ёсныхаа дагуу одоо олгогдох тэтгэвэр тэтгэмжийг бол бүгдийг хууль ёсны дагуу олгосон. Миний гэр бүл. Гэхдээ Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан та бүхэн мэдчихэл байгаа ах Дүнжин гарын одоо нөгөө гал дээр өнгөрсөн 3 албаа агчгэлт тийм ээ. Тэгээд тэдгээр хүмүүсийн одоо ахуйн асуудал дээр Монгол улсын ерөнхийлөгч буцалтгүй тусламж үзүүлсэн. Тэгээд миний одоо гэр бүлийн хүнд миний өөр хүүхдүүдэд яагаад юм шудраг бус хандаад байгаа юм бэ? Тэ энэ хүн чинь одоо би одоо бүтэн жил одоо болохоосоо болохгүй хүртлээ ингээд өвчтөй байхдаа хаалгаанд орчоол маш олон дарга нарын хаалгыг сахилаа хилээлээ. Тэгээд арга мухардаад өнөөдөр хамгийн одоо надад өнөөдөр энд ингээд суугаад ийм юм ярихаас өөр сонголт үлдсэнгүү. Тэгээд би одоо Монгол улсын ерөнхийлөгч зэвсэгт хүчний дарга ерөнхийлөгчтэй хандаж одоо хэлмээр байна. Хуулийнхаа хүрээнд шийдэж болдгоо мó энэ асуудлыг. Хуулийнхаа хүрээнд биш юмаа гэхэд энэрэнгүй хүн чанар гаргаад энэ албаа хаагчийн ажилласан жилийн үнэлээд адилхан яг шудраг хандаж яага болохгүй байгаа юм бэ? Ажилласан жилийн үнэлтгүй маа гэхэд 5-5 хүүхэд үлдчихэд тахад яагаад өнөөдөр төр үүргээ биелүүлж чадахгүй ингэж шудраг бус хандаад байгаа юм бэ гэдгийг би асуумаар байна. Монгол улсын ерөнхийлөгч болон төрийн 3 өндөрлөгөөс асуумаар байна. Өнөөдөр миний хань заавал олонний анхааралд өнгөрөх ёстой байсан юм уу, тийм ээ? Олонний анхааралд хэрвээ өнгөрсөн бол миний хүүхдүүд тэрхүү тэр хуульд тэрхүү тусламжид хамрагдаж чадах байсан болов уу гэж би өнөөдөр бодож байна. Асуумаар санагдаад байна.